Сайн байцгаана хүүхдүүд ээ. Өнөөдрийн хичээлийн сэдэв гүйлгэнтэг. Хичээлийн зорилго маань гүйлгэнтгийн онцлогийг мэдээж унших. Гүйлгэнтэг гэж юу вэ? За гүйлгэнтэг хүний яриа, харилцан яриаг түргэн тэмдэглэхтэй үлдэж ер нь үүссэн бичиг гэж үздэг. За гүйлгэн бичиг гэдэг нь хичээнгүй бичиг бол арай хурдан. За дадлахын бичгээс бол арай удаан тул тэр хоёрын завсрын шинжтэй бөгөөд за хацаг шүд мэдэгдэх төдий тэмдэглэж үздэгээр одоо өрмөц юм аа. За гүйлгэнтгийг 19-р зууны 2-р агст үүссэн гэж судлаач тэмдэглэсэн байдаг. За гүйлгэнтгийн онцлог нь за хичээнгүй бичих бол ингэж харагдаж байна. Гүйлгэн бичих бол ингэж харагдана. Дадлахын бичих нь болохоор бүр ингэж үтэг салгахгүй бичдэг байгаа. Энийг хараараа хүүхдүүтэй. За гүйлгэн бичдэг үтэг салгахгүй бичгийг чухалчдаг бол энэ түргэн бичих гол үндэс болж байгаа тийм ээ. Үтэг салгахгүй. За гүйлгэн бичих гэдэг нь хичээнгүй бичих бол арай хурдан, дадлахын бичих арай удаан бол завсрын шинжтэй гэж үздэг. За гүйлгэнтгийн онцлог нь онцлог зүйлүүд нь юу юм бэ гэхээр эгшиг үсгийг бичих онцлог. За титмийн шүдийг гол төлөв бага хэмжээтэй бичдэг. За шүдийг тэмдэглэх төдийг гүйлгэн бичдэг. Сүүлийг бол урт нуруутай бичихгүй. За номыг болохоор шүдгүү бичдэг. За эр үсгийг эхэнд дунд адагт үзэг салгалахгүй бичвэл хурдан бичдэг. За га үсгийн өмнөх хоёр туслыг энэ мэт бичиж олно. За наа үсгийн өмнөх туслыг энэ мэт бичнэ. За гидсний өмнө орсон дээдийн үсгийг шүдгүү бичдэг. За эр үгэнд орсон хаа үсгийг үзэг салгалгүй мөн шүдгүү бичнэ. За ба бэ үсгийг шүдгүү бичиж болдог. За дунд орсон эс үсгийг мөн адил шүдгүү бичнэ. Адагт орсон эм үсгийг үзэг салгалгүй ингэж бичнэ гэсэн ийм онцлогуд байна. За гүйлгэнтгийн зориулт нь гүйлгэн хичээнгүй ба татлан бичгийн дундын шинжтэй байдаг. Иймд гүйлгэн бичгийн сураханд бол урдаар хичээнгүй төв бичиж сурах нь зайлшгүй бөгөөд за энэ хоёр бичлэгийг сайтар сурсны татлан бичлэг журамтайг санах нь зүйтэй. За урд гүйлгэнтгийг гадагш явуулах бичгийг хуулан үлдээх, за гаднаас ирсэн бичгийг хуулж авах, үний хэлснийг нэг хүчсэн бичиж авах шаардлагатай тохиолдолд за хувийн загтал харилцаа, ном бичгийн ноорог тэмдэглэл зэрэгт гүйлгэн бичдэг байсан. За иймээс алтан бичиг шашны ном зохиолыг гүйлгэн бичдэггүй байсан тул доод албан тушаалтан одоо байгууллагаас мөн дээд албан тушаалтан байгууллагад өргөх айлтгах бичиг гүйлгэн татлан бичдэг зөвхөн хичээнгүй сайхан хуулж бичиж явуулдаг байжээ. За хичээнгүй болон гүйлгэнтгээр бичсэн шүлгийг харьцуулж харцгаая. За цагаан цэсэн малгайтай гэхэд одоо яаж бичсэн бэ нэ тийм ээ, ногоон модон хөрөмтэй, хөх усан хормоотой, баян хангаа уулна, маш дэлгэр хангаа амир мал сүргээр дүүрэн, малчин олон монголчууд жаргал цэнгэлээр дүүрэн. За энийг бид нар харж гад ямар онцлогтой яаж бичсэн байна гэдгийг таад минь хараад тавтаад бичээд үзээрэй. За тэгээд сорилоо ажиллаад би дааж унших хичээлээ уншиж судлаад илгээгээрэй.